Миний худалдаж авсан нөхөр Part 2. Ийхүү өдөр хоног аз жаргалтай өнгөрч байтал тэр явдал болсон юм. Энэ бүхнийг би амьдарч тулсан юм чинь бичих зэрэг надаас гарна. Манай хотод нэгэн шинэ бүсгүй үзэгдэх болов. Түүний нэр нь Claire Van Dahl. Тэр нөхрөөсөө салсан Нью-Йоркт амьдардаг нэгэн байсан бөгөөд Европоос буцаж явахдаа манай хотод байдаг холын хамаатны таз очлохоор ирсэн байлаа. Би хамгийн анхудаа түүний бүжгийг үдшилтэд харж байлаа. Тэр яг эртний уран баримт шиг урангаа биетэй алтан шаргалаарс алуулаа уралтай зүйлээ. Хар үсээ голоор нь хувааж улуухнаар самансан бас урт эмгийг эвтээх нарахгүй зүүсэн байлаа. Түүний уян намуухан хөдөлгөөн нь биеийг нь ятгүй мэт харагдуулж харин яг л урт туус шиг намбалзан харагдаж байна. Тэр маш энгийн ховцлсон боловч тэр л энгийн байдал нь янган ногооноор чүнлэмгийн өвөрмөц байлаа. Тэр үнэхээр гайхалтай үзэгдэлтэй бүсгүй байсан юм. Манай хотынхан нөгөө бүсгийн хүлдэг гайхал бахархлаа харангүй шидцгээж байв. Аргагүй те, бид үнэхээр түн шиг бүсгүйг урд хожид харж байсангүй. Тэр бүх хүмүүстэй илдэг дараахнаар харьцаж байсан ч нүүрэн дээрх хуурамч нэмсэглэн бусдын хайр хүндлэлд хэдийнэ дасч бүр залхах болсныг нь бэлхнээ харуулна. Генри түн рүү харав. Удаан гихчин тогтоохнаар. Урд нь түүнээс гарч байгаагүй тийм их бишрэл Claire-ийн хөдөлгөөн бүрийг ажиглах түүний харцнаас нь тодгон байсан юм. Тэр хоёр хэд хэдэн удаа бүжиглав. Үдшилэг төгсгöd нэлээд олон залуус түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр яаран сандралтан түн рүү очив. Байж би сонгоно гэж хэлээр сэтгэл булаан нэмсэглэн хэлэхэд түүний шинэ фенуудын нэг нь байгаа бүх хүнээс сонго гэж хашгирав. Байгаа бүх хүнээсээ гэж тэр тавтан хэлээд жаахан бодол хийснэ. Тэгвэл би ноён Стаффордыг сонголоо гэв. Эдгээр Генри түүнийг хөргөж өгье гэж хэлээгүй боловч тэр бяцхан гайхав. Гэхдээ ямар үгүй гэлтэй биш. Ноён Барнс намайг гэрт хүргэж ярав. Би Генриг буцаж ирэхдээ Claire-ийн тухай юу бодож байгааг нь асуулаа. Тэр товч бөгөөд тодорхойгоор харин тийм сонирхолтой юм гэж хариулав. Би түүнийг энэ хариултнаас хамаагүй илүүгээр сэтгэл нь хөдөлсөн байсныг харсан боловч нэг их юм бодсонгүй. Дараагийн удаа бид үдшилтэд өргөдөд Генри явах ямар ч хүсэлгүй байлаа. Тэр ядарчихсан бас нэлээд ажилтай байсан юм л та. Генри явъя л та. Бидний хүлээж байгаа шүү дээ. Тэгээд ч тэнд олон хүмүүс байна. Марвингсийнхан, хатагтай Хью, хатагтай Брукс, Claire, ноён Барнс гэдэл. Тэгж намайг хэлэхэд тэр гинэт бодлоо өөрчилж. За, ерөөсөө явъя гэв. Тэр орой Claire Генри хоёр хинээс чөлөөтэйгээр бүжиглав. Claire нуруу нийл гарсан даасан ч өмссөн бөгөөд би Генригийн гар түүний торгон зөөлөн арьсанд үй хүрээд байгааг ажиглаж байлаа. Генригийн өдрөө ямар ч саадгүй ширтэх тэр хар сормост нүд намайг гайхшруулж байлаа. Тэрэн дээр хүртэл тэр хоёрыг нэгэнд нь ойрхон суулгажээ. Үдшилтэгийг зохион байгуулагчид Claire-ийг баярлуулахыг хүссэн тэр байлаа. Үүний дараагаар Генри Claire-ийн очсон нэгч үдшилтэгийг алгасsanгүй. Тэр түүнийг машинаар дагуулan явж түүний амьдардаг хамаатных руу хүртэл уцтдаг байв. Ичнээ ажилтай байсан ч хамаагүй тэр Claire-ийн театрт очих орой бүр тэнд очиж амждаг байлаа.
Түүний нүдэнд нь тогтлоор дүрсэн сонио харц байгааг би анзаарсан юм. Харин тэр гэртээ байхдаа золиггүй ажиллаж маашаа ч юм яраад байдаг. Би бүгдийг алган дээрээ тавьсан юм шиг л харж байна. Тэгээд үхтлээ гайхснаас биш янз бүрийн с ิจ г төрж байсангүй. Үнэн дээр тэр бодол миний толгойд яагаад ч орж ирэхгүй байлаа. Тэгээд л болоо. Тэгснэ генри генетл гэлээрээс хамаг холбоогоо тасалчихав. Тэр гадагш гарах ээч үсгээ байж бүх урилгануудыг үгүйсгдэг байв. Тэр гэртээ бүрзийн суугалав. Харин тэр бүрзгээр харавхын цаана юу баасныг би харж байлаа. Тэр бол айдас. Тэгэхэд би бүгдийг ойлгосон юм. Үний өөрийгөө татж авах гэж оролдож байгаа нь надад үнэндээ ямар ч хамаагүй байлаа. Харин түүний барьц алдаж байгаа байдал нь. Тэр байдал надад бүгдийг ойлгуулсан юм. Гэхдээ мэдээж тэр дорн биш л дээ. Иймэрхүү юмс хизээч нэг дор болдоггүй. Хамгийн анх удаа надад с ิจ г төрөхөд цус минь царцах шиг болж дотор муухай оргилж байлаа. Ан эргэлзэл. Энэ эргэлзээг үгүй болгох гэж хичээсэн намайг улмал их зовоосноос нэмэр болсонгүй. Үүний дараагаар түүнийг анхааралтай ажиглаж эхэлсэн. Тэгээд л явдал учрыг яруу тодор ойлгосон доо. Генри Клэрт тавьсан байсан юм. Тийм ээ. Би өөрийнхөө хувь заяагүй хоёр гараараа энэ өгүүлбэрийг бичиж байна. Хүний амьдралд ярахад ч хэцүү тийм зүйлс тийм үе гардаг юм билээ. Үүнийг би тэр үед л ойлгосон юм. Тэгэхэд би толгойдоо хамгийн анх удаа буурал ус олж харсан. Дараа нь галзуурал. Би үнэндээ үүнд итгэж чадахгүй байлаа. Би энэ явдал болоод байсныг харж байсан ч энэ бүгд миний толгой тархинд шингэн орж чадахгүй байлаа. Намайг эргэн тойрсон над дотор байгаа тэр бүхэн эцэст өсгөлгүйгээр хизээ дуусах нь мэдэгдэхгүйгээр унаж эхлэхийг мэдрэх ямар аимшигтай хэцүү байсан гэж. Би ихэндээ асар тайван байлаа. Аимшигтай тайван. Гэхдээ тэссэнгүй би уйлж эхэллээ. Зарим шөнө аргаа барахтаа би гарнаасаа цус гартал нь хазчихж байж үлээ. Энэ бүгд тамигт би тэмцэхээр шийдсэн. Миний толгой дахимдрлын дүр зураг тэр чигээрээ солигдож, үйтэн харанхуй айдас намайг бүрхэн авав. Гэхдээ би хамаг болоод эцсийн хүчээ шавхан бослоо. Би хүн аваал нөхрөө ингэж амархан явуулчих болохгүй гэж өөртөө хэлсэн. Тэр нэгэн цагт минийх байсан юм чин дахиад минийх болохыг хэн байг гэв. Би түүний сэтгэл зүрхэнд нь яг юу болоод байгааг тодорхой харж байлаа. Эхлээд тэр Клэртэй жаахан сэтгэнсэн. Мэдээж тэр үед түүний хувьд ямар нэг ноцтой юм бодогдоогүй. Шинэ хүн түүнд сонирхолтой санагдалгүй л яах вэ? Тэр хайр дурлалын тухай зүудлээчгүй байдал тэр нь аргагүй хүрээд ирсэн. Үүнийг мэдсэн даруйдаа тэр энэ бүгдийг эцэслэгээр шийджээ. Ингээд бид хоёр хоёулаа тэмцэж эхлэв. Би түүний төлөө тэр өөрийнхөө эсрэг. Бид хоёр хоёулаа удаан гिचэн тэмцсэн ч бид чадаагүй. Тэмцэж байсан тэр үедээ тэр хизээч надтай хүйтэн хөндий харьцаж намайг гомдоож байгаагүй. Тэр надтай үргэлжийнхээрээ зөөлн намуухан харьцаж байв. Би ч баяр баясгалантай байсан бөгөөд урд урдынхаа улам илүү сайхан сэтгэл татан байх гэж оролдож байсан. Гэхдээ би түүнийг нэгт хорон буцааж сэтгэлийг нь татаж чадаагүй юм байна. Бүх юм дууслаа да гэж бодсон. Генри
Хоёулаа энэ үдшилэг рүү явнаа гэж би нэг удаа их л шийдэмгий түнд хэллээ. Бид хоёр сүүлийн үед болсон бүх үдшилэгний урилгануудыг буцааж байсан юм. Ингээд бид хоёр тэр үдшилэг рүү явлаа. Тэр гэлээрийг тэнд харав. Би ч түүнийг болгоомжтойгоор ажиглав. Үдшилэгний төгсгөлд бид хоёр хоёулаа мэдхийг хүсч байсан юмаа мэдэж авсан. Одоо хичнээн ч тэмцээд нэмэрхүү болжээ. Би тэр шөнө унтсангүй. Би хичнээн хичээсэн ч хоолойг минь ямар нэг юм боочход болохгүй байлаа. Бид хоёрын хэн нэг нь энэ тамыг насан туршдаа идэх хэрэгтэй болжээ. Харин тэр нь би юу, Генри юу? Тэр зовох ёстой хүн би байх боллоо. Генри л биш. Нэг л өдөр тэр надад хамаг юм хэлнэ. Тэгээд л би салчхая. Хэрвээ тэр намайг явуулахгүй гэвэл би тэрэнд урдын шигээ их хайртай биш болсон гэд хэлнэ. Харин надад энэ бүгдийг хийх чадал хүч байгаа болов. Ямар ч гэсэн тэр надтай азчрахалтай байгаасаа өнгөрчээ. Ингээд нэг орой түүнтэй цуг галын хажууд сууж байгаад би өөрийгөө хүчлэн байж Генри хэрвээ би чамайг хаалгаа болсон гэвэл чи яав вэ гэж асуув. Тэр миний нүд рүү намуухнаар харснаа. Итгэхгүй гэсэн юм. Цаг хугацаа явсаарч тэр надад үнний тухай нэг ч их цохол авахгүй л байв. Би түүнийг ойлгохгүй л байсан. Тэр магадгүй намайг өрөвдөж байсан биз. Тэгэл эрт орой хизээ нэгэн цагт надад хэлэх ёстой л даа. Тэр маань намуухан чимээгүй ивэрэ байсан ч би түүний арчаагаа алдаж цөнхөрсөн нүд цонхийч цайсан царайг харахтаа дотор минь муухай болдог. Ийм их сэтгэл хөдлөл эр хүнд ирэхээрээ хамаг ухаан санааг нь аваад явчихдаг юм. Би түүнийг буруудахгүй. Тэр дотроо хичнээн их зовж байсан ч ганц ч үг дуурсангүй. Зүрх зүссэн тэр өдрүүдэд намайг бод зүгээр орхисонгүй. Тэр юу вэ гэхээр Геральт Грей англи язгууртан залуу байлаа. 30 иргэм насны дэгжин сайхан хувцасладаг, ихэмсэг, ээлдэг, сэтгэхнээс өөр мэрэгжил байхгүй тэр залуу манай хотод зочилж ирсэн юм. Манай хотын олон бүсгүйчүүд дуунд оролцсон байсан юмдаг. Харин тэр яагаад надад тэгж их татагтаад байсныг би мэдэхгүй ч тэр дургуутслыг минь үл оршон над руу залгаж ярилцах гэж оролцсоор байлаа. Өглөөс ирэх бүртээ одоо л Генригийн үгийг дуулах болов уу гэж горцсоор босч ирдэг байсан тэр өдрүүдэд надад тэр залуу бас л нэг ачаа болж байлаа. Би Генригээ тэр тухайга ярих болов уу гэж удаан хүлээсэн. Гэвч тэр юу ч хэлсэнгүй. Элэр Генритэй уулзах бүх нүсвийг хайж эрэлхийлж байсан боловч тэр Клертэй уулзаж болох бүхэл боломжуудаас зайлсхийж байлаа. Манайх гэдэг айл үдшилэгний урилганд дарагддаг байсан. Эцэст нь Клэр өөрийн гараараа цаа урилга Генри рүү явуулсан байсан боловч Генри зөвшөөрөөгүй. Ингэж байтал нэгэн өдөр би бүхнийг ойлгосон юм. Тэр л өдөр би өөрийнхөө хувьд яг шийдсэн. Би нэг үдшилэг рүү ганцаараа явлаа. Мэдээж хэрэг Генри ажиллах ёстой гэж шалтгаалan муухай царайлаад гэртээ үлдсэн. Харин би үдшилгийг зохион байгуулж байсан дотн хүмүүсээ гомдоохгүй тулд явахаар шийдсэн юм л да. Гэхдээ тэр үдшилийг надад ёстой тамшигл санагдаж байсан. Явхад тохиромжтой цагийг хүлээн суух гэдэг төвчээрийг минь шалгасан хэрэг л байлаа. Гэхдээ тэр үдшилэг рүү явсандаа би хитцээж харамсдаггүй. Би өрөөг голуур нь хуваасан гоёмсог хөшгөний хажуугаар өнгөрөхдөө хатагтай юу, хатагтай Браган хоёрын ярьж байгааг санамсаргүй сонсчихов.
Тэд Генри Клэр бас миний тухай ярьж байлаа. Ирэн түүний төлөө тийм их төлсөн юм чинь яах вэ? Генри одоо түүнийг архиж өгч болохгүй шүү дээ гэж хатагтай хүү хэлж байна. Би ч гэсэн тэгж бодож байна. Ирэн чинь үндсэндээ авайл нөхрөө худалдаж авсан юм шүү дээ. Генри одоо өөх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх түүнд байхгүй шүү дээ гэж Брогон хатагтай хүүг дэмжихэн тэр. Би барьж байсан алчвараараа хамаа таглав. Би одоо л учрыг нь олглоо. Би ганцаараа гэрлүүгээ алхав. Би нөхрөө худалдаж авсан. Авайл нөхрөө эд бараа шигээр худалдаж авчээ. Үүнд л хамаг учир нь байж. Тэр одоо намайг орхиж явж чадахгүй. Надад энэ тухай хизээж амнахгүй. Тэр завлангаа өөртөө л хатгалах болно. Тэр надтай жаргалтай байхаасаа нэгэн өнгөрсөн ч гэсэн насан туршдаа юу ч болоогүй юм шиг л явах болно. Миний мөнгнөөс болж. Тэр ярихгүй юм бол би ярих учиртай. Хэрвээ тэр мөнгө миний амьдралд байхгүйсэн бол би үүнийг хийхгүй байх байсан биз. Магадгүй би үргэлжлүүлэн тэмцэж Генригээ буцааж авах байсан байх. Би одоо бүгдийг мэдсэн хойно би чадахгүй. Надад тэгэх зүрх байсангүй. Тэр хизээ нэгэн цагт наддаа сэтгэлээрээ буцаж ирсэн ч би түүнийг надад хайртайдаа буцсан болов уу? Эсвэл миний өөрийн төлөө золиослсон бүхэнд талархсандаа буцсан уу гэдгийг яаж үтгэх вүлээ дээ. Тэр миний мөнгөний золиосон болж байгаа эсхийг би хизээж мэдэхгүй болжээ. Би түүнийг сайн дураараа чөлөөлөх ёстой. Яагаад гэвэл тэр надад эндүү их өртөө учраас. Би түүний төлөө хэтэрхий ихийг золиослох чадaltaй байсан учраас би нөхрийгөө хадгалж явах эрхгүй болсон байлаа. Би ямар ч гэсэн хөдлөх эрхтэй. Яах вэ? Салыг гэх үү? Тэр мэдээж хүлээж авахгүй. Түнд хайргүй гэж хэлэх үү? Өөрч үнэмшихгүй. Малгайгаа толгой дээрээс байлгаж тэсгээ болоод авахад бяцхан борон туслаад духан дээр минь үнсэж өөлөн салхи үсийг минь элбэж байлаа. Би шийдэв. Ямар ч гэсэн зүрхэн дээрээс нэг эмийг тавьж үлсэн. Ингээд 3-аараа болцсон.